Америкийн нэгдсэн улс дайн түүхэн ялалт байгуулсан. Хэрвээ бид байгаагүй бол өнөөдөр та бүхэн Герман эсвэл магадгүй Япон хэлээр ярьж байх байсан. Дайны дараа бид Гренландыг дайны усад буцааж өгсөн. Тэр үед бид ямар тэнэг байсан юм бэ гэж би боддог. Зүгээр л өгч өгсөн. Одоо хариуд нь яаж байгааг харъя л да. Хэрвээ би их хэмжээний хүч ашиглахгүй бол юу ч олж долоохгүй байх магадлалтай. Харин хүч хэрэглүүл биднийг үнэндээ хинч зогсоож чадахгүй. Ихтэй байна би тэхгүй. Ойлгож байна уу? Одоо хүн бүр л заашгүй дээ гэж бодож байгаа байх. Магадгүй миний энд хийсэн хамгийн том мэдгэлүүдийн нэг байх. Хүмүүс намайг хүч хэрэглэнэ л гэж бодсон байх. Хүч хэрэглэх шаардлага надад алга. Би хүч хэрэглэхийг хүсэхгүй байна. Хэрэглэхгүй. Яг одоо олон талт худалдааны тогтолцоо сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн ноцтой сорилттой толгараад байна. Зарим улсын нэг талыг баримталсан үйлдэл, худалдааны гэрээнүүд нь дэлхийн худалдааны байгууллагын үндсэн зарчим, дүрм журмыг зөрчиж, дэлхийн эдийн засаг худалдааны тогтолцоонд ноцтой нөлөөлж байна. Ерөнхийлөгч Ши Жинпиний хэлснээр хүнд цаг үед бид инх тайван зэрэгцэн орших зарчмыг мөрдөж, аль талд ашигтай хамтын ажиллагаанд итгэх итгэлээ бэхжүүлэх ёстой. Олон талт тогтолцоо нь олон улсын дэг журмыг тогтвортой байлгах, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг дэмжих зөв зам юм. Дүрм журм бүгдэд адил үйлчлэх ёстой. Хүч чадлаараа давуу эрхийлэх хэдхэн улс байж болохгүй. Дэлхий хүчтэй нь хүчхүүгээ даралдаг ширэнгийн журамд эргэн орох ёсгүй. Европт одоо маш хүчирхэг арга хэрэгслүүд бий. Бидэн дээр хүндлэл алдагдсан үед, тоглоомын дүрмийг хүндэтгэж давхах болсон үед бид эдгээрийг ашиглах шаардлагатай. Албадлах хавчлагын эсрэг механизм бол өнөөгийн бэрх нөхцөлд эргэлзээгүйгээр шууд ашиглах ёстой хүчирхэг зэвсэг юм. Дүрм журам цөөрөлсөн дэлхийн дэг журам аль хэдийн нуран улсан. Улс орнууд хэлэлцээний ширээнд суухгүй бол ширээн дээрх хоол болох эрсдэлтэй. Зарим Дональд Трампын их тайны зөвлөлд нэгдсэн Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей өсөн нэмэгдэж буй Аргентин болон бүгд найрамд дотор улсын эдийн засгийн харилцааг хамгаалсан байр суурийг илэрхийлсэн. За тэрээр хятадын эдийн засгийн хэмжээг харуул тус улстай худалдаа хийхээс өөр аргагүй гэж тайлбарлажээ. Миний төлөвлөгөө бол Европын холбоо, Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улстай нээлттэй эдийн засгийн харилцаа тогтоох юм. Би нээлттэй эдийн засгийг хүсэж байна. Хятадын эдийн засгийн дэлхийд эзлэх хувь хэмжээг харуул Аргентин Хятадтай худалдаа хийх шаардлагатайг ойлгох болно. Мөн энтхийн хөгжил дэвшлийг харуул би мөн л тус улстай худалдаа хийхээс өөр аргагүй. Би үүний төлөө л ажиллаж байна. Аргентиныг илүү нээлттэй улс болгохын төлөө. Ямар тач эхлээд хурцмал байдлыг намжаах хэрэгтэй гэж бодож байна. Эрслийг сааруулах гарц магадгүй Арктикийн аюулгүй байдлыг эдийн шинэ бүтэцээр санал нийлээсэй л гэж хүсэж байна. Би Европт хамгийн хүчирхэг цэргийн баазтай. Батлан хамгаалахын салбарт хамгийн арвин туршлагатай Арктикийн орноос гаралтай. I come from a country which has one of the biggest militaries in Europe. I come from a country which has the best know-how. Тиймдээ ч эдгээр асуудлыг Америкийн нэгдсэн улс зэрэг холбоотнуудаараа хамтран ажиллаж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Хэрвээ дэлхийд хэдэн тэрбум хүн дүрс робот бий болвол ер нь цаашдаа бий болно гэж бодож байгаа л да. Тэгэхээр хүн бүр хувьдаа нэг роботтой болохыг хүснэ байх. Хүүхдийг насраад тэжээвэр амьтныг нь харах аюулгүй роботтой болохыг хэн ер нь хүсэхгүй байх вэ? Хэрвээ эцэг эгч нь өндөр настай бол жишээ нь найзуудын маань ихэнх наав ээж өндөр настай. Тэднийг асарч санаа тавихад хүндрэл их гардаг. Бас зардал өндөртэй ер нь маш үнэтэй байдаг. Бас настай хүмүүсийг асран хамгаалах хангалттай хэмжээний залуучууд алга байна. Хэрвээ эцэг эхэд нь асарч хамгаалдаг робот байдагсан бол сайхан биз дээ. Тийм роботтой байх нь үнэхээр янзтай гэж бодож байна. Удахгүй тийм роботтой болно гэж найдаж байна. Одоогоор бид энэ салбарт хэдэн зуун тэрбум долларыг хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Ларри бид хоёр ч олон төслөөр хамтран ажиллах боломж олддог.
Барилга, дэд бүтэц гэх мэтээр хөгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь ихний доллараар яригдж байна. Энэ бол мэдээж асуудал. Хиймэл оюунд хэрэгтэй бүх контентуудыг боловсруулж, шаардлагатай оюун ухааныг гаргаж авахын тулд эцэст нь хэрэглээний програмуудын суурь болох модулуудыг ажилуулах ёстой. Нэг бүрчлэн давхаргаар нь ухаж үзвэл өнөөдөр эрчим хүчний салбар асар эрчимтэй өсөж байгаа нь ойлгомжтой. Чипийн салбар ч адил. TSMC саяхан чипийн 20 шинэ үйлдвэр барихаа зарлаа. Foxconn манайхтай хамтарч Wistron, Quantum-аар 30 шинэ компьютерийн үйлдвэр барихаар ажиллаж байна. Эдгээр нь бүгд эцэстээ хиймэл оюуны үйлдвэрүүдтэй үйл ажиллагаагаар нэгдээд явна. Нөхцөл байдал өөр санагдаж байна уу? Учир нь Гренландын асуудал бүрэн эрх тусгаар тогтнолыг хөндөж байна. 2025 онд эдийн засаг тогтворгүй байсан нэг хүчин зүйл нь тийм ч олон улс хариу арга хэмжээ авсангүй шүү дээ. Үүгээрээ өөр байж магадгүй юм. Цаг хугацаа л харуулах байх. Юу болох, эс болох талаар тамаг дэвшүүлэхийг би хүсэхгүй байна. Харин юу хэлэх вэ гэвэл огт төсөөлөмгийн зүйлс тохиолдож буй дэлхийд амьдарч байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Ийм нөхцөлд хүмүүст өгөх миний ганц зөвлөгөө бол тайван байж хаа хүрэх вэ гэдгээ сэтгэл хөдлөлд авталгүйгээр үнэлэх нь чухал. Дональд Трампын засаг захиргаа Гренланд хооронд өрнөж буй асуудлаас болоод Давост оролцож буй гүйцэтгэх захирлууд улс орны удирдагчид гээд хүмүүс түгшсэн байдалтай байна. Оргилуун дансны тарифыг 200% хүргэх боломжтой гэсэн сүүлийн мэдээлэлд та ямар байр суурьтай байна вэ? Энэ боломжийг ашиглаад хэлэхэд оргилуун дарс бол Францын гойд сайн бүтээгдэхүүн гэдгийг онцлмоор байна. Энэ хямралын үед бид тайван байж, дор бүрнээ үүрэг хариуцлага ухамсарлаж ажиллахад төвлөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Гренландтай холбоотой асуудлыг зохицуулж, улс төрийн уртсадмал байдлыг шийдвэрлэх нь мэдээж улс төрийн удирдагчдаас хамаарах болно. Харин тарифын эдийн засагт үзүүлэх үр дагавар, мөнгөний бодлогын нөлөөллийг зүүн хүлээд явах нь төв банкнууд биднээс хамаарах ажил юм. Миний бодлоор ерөнхийлөгч Трамп дайныг дуусгаж чадна. Тэр үнэхээр чадна. Учир нь тэр Путинтэй уулзролж чаддаг. Хүн бүр тийм төвшөнд ойлголцоод ярилцаад байж чадахгүй. Харин Трамп Путинтэй адил төвшөнд шууд ойлголцож чаддаг. Би Америкийг Оросоос илүү хүчирхэг гэдэгт итгэдэг. Үүнийг энэ дайны үр дүнгээс харж байна. Дайны нөхцөлд өөрсдөө хамгаалж байгаа бодит туршлагатай орны хувьд Америкийн арим Оросоос илүү хүчтэй гэж бодож байна. Тийм ч учраас үүнийг хийж чадна гэдэгт нь итгэж байгаа. Бидний хувьд нэг зүйл тодорхой. Дайн дуусах хүртэл бид энхийн зөвлөлд нэгдэж чадахгүй. Одоогийн нөхцөл бид Оросуудтай дайсагнасан харилцаатай. Харин Белорусчууд Оросын холбоотон тул тэдэнтэй хамтрах боломжгүй байна. Энэ бүхэн аль хэдийн 20 залбирхүй төлөвлөгөөний багцад тусгагдсан. Тиймээс зөвхөн дайн дууссаны дараа л бид зөвлөлд нэгдэхийг хянаж судлах боломжтой болно. Хөрөнгө оруулалтаа Америк нэгдсэн улсаас гадагш төрөлжүүлэх боломжгүй. Их хэмжээний хөрөнгийн хуваарлтын хувьд арай илүү эсвэл бага жин өгөх тухай бодож болох ч Америк нэгдсэн улс болон ам доллароос холдох нь нэлээд эрсдэлтэй бодсон. Нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөх боломжтой. Америк нэгдсэн улс бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг. Одоогоор инновацийн түвшин хамгийн өндөр улс хэвээр байна. Зарим талаар савлгаа ажиглагдаж байгаа ч би хувьдаа Америк эсрэг бооцоо тавихгүй. Бидний харж байгаагаар хоёр эрсдэс өнцөг ажиглагдаж байна. Одоогийн олон улсын харилцааны нөхцөл байдалд улс төрчид, бодлого тодорхойлогчид, Америкийн талаар ярих байдал, түншлэн бизнес эрхлэгчид Америкийн эдийн засаг боломжийг хэрхэн үзэж байгаа нь хоорондоо ялгаатай байна. Би өнөөдөр PwC-гийн гаргасан судалгааны тоо мэдээллийг хэд хэд удаа дурдсан. 4500 орчим гүйцэтгэх захирлыг хамруулсан судалгаанд хөрөнгө оруулалтын хамгийн гол чиглэлээр Америкийн их зуус дахин тэргүүлсэн. Тэрч бүхэл өнгөрсөн оноос өссөн үзүүлэлттэй гарсан. Одоо банкны тэргүүн дэлхийд даяар бизнесээ дэлхээр зорж буй гүйцэтгэх захирлын хувьд Америкийн их зуус яагаад хамгийн түрүүнд таны санаанд орсоор байна вэ? Бидний өнцгөөс харуул хоёр том хөшөөрөг бий. Нэгдүгээрт баялаг бүтээл, эдийн засгийн өсөлт, инновац. UBS-ийн хувьд онцлог нэг зүйл нь бид Америк нэгдсэн улсад илүү идэвхтэй оролцож зах зээлийн хувиа нэмэгдүүлэх боломж. Нөгөө талаас бид Аз тивд ч маш том байр суурийг эзэлдэг. Тэнд бид нэг ихнээ $1 хөрөнгийг удирдах байна. Зах зээл хурдтай өсөж, эдийн засаг тэлж байгаа. Дэлхийн хүн амын тал нь Азад амьдарч шинээр баялаг бүтээж байна. Гэхдээ Америк тивд, ялангуяа Америк нэгдсэн улсад өнгөрсөн жилэл гэхэд 25 сая шинэ саятан бий болсон. Өөрөөр хэлбэл өдөрт унчаар 1000 саятан төрсөн гэсэн үг.
Тиймээс UBS шиг санхүүгийн байгууллага баялагын удирдлагын компанийн хувьд Америк нэгдсэн улс бол зайлшгүй байх ёстой газар юм аа. Пол Чан сайдаа бидний урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа. Баярлалаа. Таатай байна. Хонконгийн IPO зах зээлд маш өөдрөг хүлээлт эерэг уур амьсгал ажиглагдаж байна. 2026 онд энэ нэрчээ хэр хадгалах бол 2025 оны амжилтыг үргэлжлүүлэх боломж бий юу? Бид маш өөдрөг хүлээлттэй байгаа. Тухайлбал яг одоогоор нээлттэй компани болох хүсэлтэд гаргасан 300 гаруй компани IPO-гийн жагсаалтад шил даран хүлээж байна. Бид эдгээр компанийг судалж үзэхэд их чанартай компаниуд байсныг онцломоор байна. Ялангуяа хиймэл оюун, эрүүл мэндийн технологийн зэрэг салбарын компаниуд дамгаалж байгаа ба хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж буй салбарууд юм. Та чанарын тухай дурдлаа. IPO-гийн өргөдөл гаргах бичиг баримтын бүрдүүлэлтийн чанартай холбоотойгоор тодорхой болгоомжлууд гарч байсан. Үүнд та бүхэн хэрхэн хариу арга хэмжээ авч байна вэ? Магадгүй зарим хөрөнгө оруулалтын банк ажлаа хэтэрхий сайн хийгээд байна уу да. Тиймээс бид эдгээр банкнд IPO-гийн хүсэлт гаргах бичиг баримтыг иж бүрэн үнэлж ягтлан шалгах үйл явцаа наривчлахыг сануулсан. Учир нь бичиг баримтаа эхнээс нь журмын дагуу бүрэн зөв бэлтгэвэл нийт процессын хугацаагаа хэмнэх болно. Тэгвэл IPO өргөдөл хүлээн авах шалгуурыг чангатгах шаардлага бий юу? Шаардлага чанар хангаагүй тохиолдолд арга хэмжээ авах талаар бодолцож үзсэн үү? Мэргэжлийн салбарын оролцогчид болох үнэт цаас санхүүгийн зөвлөхүүд болон хөрөнгө оруулалтын банкнууд бүгд нэр хүндээ хамгаалах сонирхолтой. Тиймээс одоогийн байдлаар хариуцлага хүлээлгэх хэмжээнд арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна. Харин гэрийн даалгавраа хууль журмын дагуу сайн хий, бичиг саасны ажлаа чанартай бэлтэг гэдгийг л дахин сануулахад хангалттай. Ингүүл IPO хийх процесс өөрөө илүү хурдан, үр ашигтай болох юм. Тэгэхээр одоо санаа зовох шалтгаан байхгүй гэж ойлгож болох уу? Тийм ээ. Одоохондоо гол анхаарал нь зах зээлийг хэрхэн өргөжүүлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх. Мөн IPO-гоор зогсохгүй, түүнээс хойших бусад төрлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Бидэнд ярих зүйл их байна. Гэхдээ үнээс эхлэе. Эдийн засгийн үсгийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Үүнд хэрхэн тасан зохицох болох вэ? Хиймэл оюуны уралдааны үргэлжлүүлэх гол хөдөлгөгч хүч бол эрчим хүч. Цагаан ордон өнгөрсөн 7 дугаар сард үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан. Тус төлөвлөгөө нь 3 тулгуур багантай. Нэг нь инновац, нөгөө нь эрчим хүч, гурав дахь нь олон улсын асуудлууд. Тиймээс бүх зүйлийн гол тулгуур нь Америкийн их улсад хангалттай эрчим хүч хэрхэн бий болгох, ирэх жилүүдэд хиймэл оюуны салбарт гарч ирэх томоохон төслүүдийг эрчим хүчээр хангахын тулд дата төвүүдийг хэр хурдан барих вэ гэдэгт оршино. Та салбарын тоо мэдээлэл шаардуудыг хянаж байгаа. Эрэлт нийлүүлэлтийг харахад хомсдол ойр байна уу? Эсвэл үнээс зайлсхийх боломжтой юу? Эрчим хүчний салбар хомслоос зайлсхийх арга замыг хайж болохоор эрэлт хийсээр байна. Мэдээж хэрэг эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрөл, бүтээн байгуулалттай холбоотой зохицуулалтын бэрхшээлүүд хүн бүрийн санаанд орж байгаа байх. Ерөнхийлөгч өнгөрсөн даваа гарагт Truth Social сүлжээнд энэ асуудлын талаар ярьсан. Тэрээр хэрв энэ бүх дата төвүүд маш том хэмжээтэй дата өгөгдлүүдийг ашиглахыг хүсэж байвал Америкийн ард түмний эрчим хүчний үн өсөхгүй байх арга замыг олох хэрэгтэй гэж хэлсэн. Цагаан ордон болон ерөнхийлөгч цахилгаан эрчим хүчний асуудлыг маш сайн мэдэж байгаа. Тийм ч учраас эрэлтийг хангаж чадна гэж бодож байна. Олон хүн Америкийн нэгдсэн улс чип үйлдвэрлэл болон эдгээр томоохон дата төвүүдийн хөгжлөөр тэргүүлж байна гэж хэлдэг. Харин Хятад улс бэлэн байгаа эрчим хүчний их үүсвэр нөөцөөрөө тэргүүлж байна. Америкийн нэгдсэн улс эрчим хүчний салбарт Хятадын байр суурийг гүйцэхэд хэр хугацаа шаарддаг вэ? Бид Хятадын эрчим хүчний хүчин чадлыг гүйцэхийг хичээж байгаа гэж би харахгүй байна. Харин дотоодынхын эрэлтийг хангахад шаардлагатай эрчим хүч бидэнд байгаа юу гэдэгт анхаарах нь чухал. Одоо хүртэл бид эрэлтийг бүрэн хангасаар ирсэн. Манай нөхцөл байдал сайн байгаа гэж бодож байна. Би танаас JP Morgan-ы талаар болон эх хонд ямар хүлээлттэй байгаа талаар асуумаар байна. Худалдаанд тулгарч байгаа шинэ сорилтуудтай холбоотойгоор танай харилцагчдын дунд ямар нэгэн шинэ хандлага ажиглагдаж байна уу? Хүлээн авсанд маш их баярлалаа Францын. Тэгэхээр миний хэлж байснаар бид Европ ойрхон орнууд. Тэгээд одоо Швейцар улсад ирээд 3-7 хоногийн аяныг өндөрлүүлж байна. Мэдээж маш сонирхолтой байна. Энэхүү аян үргэлжиж байх хугацаанд бүс нутгуудаас хэн ч худалдаа болон тарифын талаар нэг ч асуулт асуугаагүй. Үүнээс харахад Джейми бид хоёр ижил дүүрэлтэд хүрсэн л дээ. Юу вэ гэхлээр хүмүүс энэ бүгдийг ардаа орхиод эхэлсэн байна. Тэд бизнесээ үргэлжлүүлж, компани удирдах, хийх ёстой зүйлсээ хийж, тарифт хэд их анхаарлаа хандуулахгүй байхыг хүсэж байна. Гэхдээ магадгүй тариф эргээд гол сэдэв болж магадгүй ч одоохондоо хүмүүс өөдрөг сэтгэлгээтэйгээр амьдралаа үргэлжлүүлэхийг зорж байна. Та болон JP Morgan энэ онд ямар бэлтгэл ажил хийж байна вэ? Нэмж банкирууд ажилд авч байгаа юу? Юун дээр төвлөрөн ажиллаж байгаа талаар асуумаар байна. Тэглгүй яах вэ? 2025 оны хөрөнгө оруулалтын банкны өнцгөөс харж үзвэл хилцлийн хувьд JP Morgan-ы түүхэнд их хоёр дахь хамгийн амжилттай жил болж өнгөрсөн.
year in the history from a deal making standpoint. Notwithstanding that you had 2 months. Харин энэ онд Трампын чөлөөлөлтийн өдрөөс хойш болон 10 дугаар сарын засгийн газрын тэг зогсолт гэсэн 2 сарын хугацаанд эцлүүд удаашилсан. Гэхдээ сүүлийн үеэр эсвэл сүүлийн 4 сарын ирч 2026 онд хадгалагдсаар байна. Тиймээс ч энэ он төсөл хэлцлүүдийн хувьд хамгийн өндөр амжилттай жил болох боломжтой харагдаж байна. Үүнд дараах гол шалтгаанууд нөлөөлж байна. Харилцагчид зах зээлийн нөхцөл байдлыг хараад санхүүжилт үнэхээр бага өртөгтэй байгааг ойлгож байгаа. Мөн олон тооны хойшлогдсон хэлцүүд хүлээгдэж байна. Эдгээрийн зарим нь бараг өнгөрсөн жил хийгдэх ёстой байсан ч энэ жил рүү шилжээд орж ирж байгаа. Мэдээж том мега хэлцлүүд бас эргэж байна. Бид энэ жилийг IPO-гийн хувьд тун чухал жил болно гэж бодож байгаа. 2025 онд хүлээгдэж байсан IPO-нууд мөн л энэ онд хийгдэх байгаа. Мэдээж бас нэгдэн нийлэх хэлцлүүдийг мартаж болохгүй. Тиймээс бид бүхий л бүс нутаг, газар нийжүүдтэй хүний нөөцөд хэлэх арга хэмжээ авч байна. Нөгөө хэмэл оюун ухааныг энэ технологийн асар их хурцтай шилжилтийг дагаад 2-3 төрлийн бүтээгдэхүүн маш их өндөр өсөлттэйгээр урт хугацаанд хадгалагдах юм байна гэх. Тэр нь болохоор эрчим хүч, тэр нь болохоор газрын ховор элемент, тэгээд тэр нь болохоор ийм зэсгээд байна. Тэгээд эдгээр одоо нөөцийг агуулдаг улсуудын хувьд бол маш их давуу тал үүсгэж байна. Тухайлбал одоо Чилиг ярьж байна. Тухайлбал Монголыг ярьж байна. Тэгэхээр ирэх одоо энэ 10-20 жилийн хугацаанд Монгол улсад эдийн засгийн хувьд бол маш давуу талыг технологи бол авчирч байна. Эдийн засгийн одоо яг төвүүд болон одоо энэ шинэ технологи дагсан энэ мөнгөний урсгал дээр Монгол улс бол одоо бид энэ маш тийм потенциалны улс байгаа шүү гэдгийг л одоо хөрөнгө оруулагч нар энийг бүр байн хэлж энийг тодруулж биднэртэй хандаж ярьж байна. Тэгэхээр одоо бид зөв төлөвлөж энэ байгалийн баялагийг энэ технологи дагсан энэ урсгалыг их зөв хамтрагчтайгаа хил дод нээлттэй ингэж явах юм бол бидэнд ойрын хугацаанд бол энэ томоохон энэ өөрчлөлтүүдийн тодорхойгүй байдлаас одоо амжилттайгаар бүс нутагтаа ядаж амжилттай бас юм тоглож болох бидэнд бүрэн боломжууд байна. Бид нар газрын ховор элементүүд нь байна, уран байна. За энд бол одоо нүүрс бол маш ховор яригдэж байна. Та бүхэн харж байгаа бох тийм ээ. Нүүрс бол ховор яригдэж байна. Гэхдээ нүүрсийг одоо тултлан боловсруулах боломж энэ технологиудыг одоо энд маш олон газрууд бол санал болгож байна. Тийм учраас бид нар энэ дээр тулгуурсан бидний эдийн засгийн одоо эдийн засаг болон нийгмийн одоо энэ хөгжил энэ өсөлт хөгжил хүртээмж өөрөө цуг байх хэрэгтэй. Тэгэхээр бидэнд бол маш их боломжууд байгаа гэдгийг бол эндээс бид боломж тод харж байна гэсэн. Тийм 2025 он бидний хувьд маш хүнд жил байсан. Particularly for the second half of the 25 Харин 2025 оны 2 дугаар хагасаас эхлэн нөхцөл байдал аажмаар тохицож ирснийг бид ажигласан. Тиймээс одоогийн байдлаар 2026 онд бид харьцангуй өөдрөг хандлагатай байна. Гэхдээ ойрхон орнууд Украиний нөхцөл байдал, мөн Америкийн их улс болон бусад улс хоорондын худалдааны зөрчил зэрэг олон үйл явдлууд үргэлжилсээр байна. Trade tensions between US and other countries but Гэсэн ч бид одоогоор өөрсдийгөө дасан зохицож чадна гэж үзэж байна. Дэлхийн худалдааны чухал ач холбогдолтой нарийн цэгүүд байдаг. Тэдгээрийн нэг нь Ормузын хоолой. Таны харж буйгаар тэнд эрсдэл намжиж байна уу? Эсвэл эсэргээрээ илүү эрсдэлтэй болж байна уу? Мэдээж эрсдлийг үл тоомсорлож болохгүй. Одоогийн байдлаар Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй бүх худалдаа хэвэн явагдаж байгаа. Бид маш олон хөлөг онгоц, ялангуяа нефт тээвэрлэгч болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэгч хөлгүүдийг өдөртөж байдаг. Энэ нь олон улсын бизнесийн хувьд маш чухал. Мэдээж Иран дахь улс төрийн нөхцөл байдал, мөн Америкийн их улс, Израилийн хариу үйлдэлийг бид анхааралтай ажиглаж байгаа ч одоогийн байдлаар бол бүх зүйл хэвэн байгаа гэж бодож байна. Ираны дэглэм солигдох боломжийн талаар хүмүүс ярьж байна. Хэрвээ тийм зүйл тохиолдвол Иранд илүү их хөрөнгө оруулалт хийхэд түлхэц болох уу? Тийм шийдвэр гаргахад юу шаардлагатай вэ? Very difficult question but Маш хэцүү асуулт байна. Дэглэм солигдно гэдэг нь нэг өдөр дотор болчих зүйл биш бөгөөд магадгүй 3 жил, 5 жил, бүр 10 жил үргэлжлэх замбраагүй тодорхой бус үеийг бий болгоно. 3 years, 5 years or even 10 years therefore to be honest that I do not. Тиймээс яг одоо үнийг хэлэхэд надад ийм огцом өөрчлөлт бол таалагдахгүй байна.
Намайг Ронан Танчун гэдэг. Энэхүү Human Atmospheres үзэсгэлэнгийн артист, гол санаачлагч нь байгаа юм. Би технологич мэргэжилтэй, програм хангамж хөгжүүлэгч. Тэр талаа давуу тал болгон ослуулж, код, AI ашиглан уран бүтээлүүдэд төрөвдөг. Миний дийлэнх бүтээлд амьтай, хөдөлгөөнтэй байх боломжийг олгодог учраас дижитал урлагийн хэрэгсэл ашиглах нь надад таалагддаг. Цаашдаа технологийн дэвшил уран бүтээлчдийн бүтээлд тусгалаа олоод явах болов. Миний бодлоор бид одоо шилжилтийн үед байна. Би хүн төрөлхтөн хэмэл оюунтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг явуулсан. Зарим хүн хэмэл оюунаас маш их айж шүүмжилж байна. Би мөн deepfake-ийг эсэргүүцэж бие Холливуудынхантай ярилцсан. Миний хувьд хэмэл оюун бол шинэ хэрэгсэл. Фото зураг шиг л гэсэн үг. Фото зураг гарснаар уран зураачид алга болоогүй. Тэрэн шиг би зэрэгцэн уршно гэж бодож байна. Ирэх 2-3 жил бид AI урлаг гэж ярихаас илүү хэмэл оюуны хэрэглээг хэвийн үзэгдэлд тооцож эхлэх байх. Энэ жилийн Давосын гол хайлайт нь юу байгаа вэ гэхээр өчигдөр дэлхийн эдийн засгийн форум болон олон улсын цахилгаан холбооны байгууллага за бидний мэддэг одоо Black Eyed Peas хамтлагийн дуучин Will I Am бол өөрөө хэмэл оюуны чиглэлээр нэлээх ажилтдаг хүн байгаа. Энэ хүмүүстэй бид нар хамтраад үндэсний хэмэл оюуны аянг албан ёсоор нээсэн байгаа. Тэгээд энэ аяны хүрээнд бол бид нар Монгол улсад 500 багшийг хэмэл оюуны чиглэлээр бэлдэнэ. Энэ хөтөлбөрийг болохоор нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сан голомт банк санхүүжүүлж байгаа онцлогтой. За энэ хөтөлбөр маань яаж одоо олон улстай холбогдож байгаа гэхээр AI Skills Coalition гэдэг одоо дэлхийн маш олон хэмэл оюуны компаниуд орсон. Энэ одоо хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа онцлог.